өдрийн төргийн үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн хүрч байна. За бид ярилцахаар нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Бачаргалтай ярилцахад бэлэн болоод байна. Өдрийн төргийн танд. За он гарсаар ер нь нийгмийн даатгалд ер нь хичнээн төгрөг ер нь цуглараад байна. За ер нь улсын хэмжээнд нийгмийн даатгал төлдөг ер нь хичнээн эргэн аж ахуйн нэгж байна гэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу? За тийм. За 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гараад дууслаа. За энэ дээр манай үндэсний аудитын газраас бол аудит хийгээд бид нар дүгнэлтээ хүлээж авсан байгаа. Тэгээд энэ дүгнэлтийн үндслээр бүх тоонууд эцэслээ гарч байна. За оны эцсийн байдлаар бол нийтдээ бол 1,140,000 даатгалагч нийгмийн даатгалд хамрагдсан байна. 63,000 ажил олгогч нийгмийн даатгалын тайлбар нийлгээсэн байна гэсэн тооноттой байна. За 2026 оны үед бол их хурлаас нийгмийн даатгалын сангийн орлого заргыг баталж өгдөг. За нийтдээ нийгмийн даатгалын байгууллага нийтдээ 7.8 их найт төгрөгийн орлого төвлөрүүлэх хуулийн үүрэгтэй. Үүнээс 6.6 их найт төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлыг санхүүжүүлэх юм хуулийн чиг үүрэгтэй бид нар ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хувьд бол бас иргэдийн нөгөө чирэгдлийг багасгах үүднээс цахимжаад байгаа. Ер нь цахимжийн давуу тал нь ер нь юу байна? Яг иргэдийн чиглэсэн үйлчлэгийг ер нь цахимаар авч чадж байгаа юу гэдэг талаар хичнээн төрлийн үйлчлэгийг ер нь цахимаар авах боломж нэгцээ. За тийм. Манай нийгмийн даатгалын хууль тогтоомжоор бид нар төрөнд дурдсан сая 140 сая 200 орчим мянган даатгалагч байна. Энэ бол манайд харилцагч тийм ээ. За дээр нь 63,000 ажил олгогч байна. Сар болгон тайлан хийлгээд манаас гол харилцагч нар. За дээр нь 500 гаруй мянган тэтгэвэр авагч байна. За дахиад 300 гаруй мянган тэтгэмж авагч нар буюу нэг ажилгүй хөдөл тийм ээ декрет лист авдаг юм хүмүүсүүд байгаа. Тэгэхээр энэ их олон зуун мянган хүмүүсүүд дээр манай системд бол 1341 хүн л ажиллаж байгаа. Тэгэхээр ийм их хүний бага нөөцөөр энэ их олон хүмүүс үйлчлэхийн тулд бид нар маш ухаалаг байх хэрэгтэй нэгдүгээр шүү дээ. Тэгэхээр ухаалаг болохын тулд биднэрт бол цахим болох зайлшгүй шаардлага байгаа. Цахимын үр дүнг бол тэгтээ зөвхөн бид нар хүртэх биш. Хамгийн гол нь бол манай харилцагч нар буюу иргэд хүртэж байгаа. За жишээлбэл нэг хүн тэтгэврт гарлаа гэхэд бол материалаа бүрдүүлээл ингээд яваад идэг тийм. Тэгээ очихоор эн чин болоог байна, тэр чин болоог байна, тийшээ яв, ийшээ яв гэдэг. Манай нийгмийн даатгалын байгууллагын зорилго бол засгийн газраас болон яамнаас тавьж байгаа зорилтын хүрээнд үйлчлэгчнүүдэд бүгдийг үйл шаттай цахимжуулаад энэ 7 хоногт бид нар нас барсан даатгалагчийн гэр бүлийн гишүүнд болох тэтгэмж буюу хуучнаар оршуулгын тэтгэмжийг заавал ингэ цаасаар бүрдүүлж авдаг биш. Цахимаар хүсэлтээ илгээх боломжийг нь бол энэ 7 хоногт бас ингэ нэвтрүүллээ. Ингээд хамгийн гол үр шим хүртэгч нь бол даатгалагч буюу иргэд байгаа. Цахимжийн бас нэг сөрөг тал нь гэх юм уу иргэдийн нөгөө мэдээлэл бас алдагдах тохиолдол байдаг. За энэ тал дээр урьдчилан сэргийлж юу ямар ажлууд хийгдэж байна? За энэ бас айгүй маш чухал асуудал байгаа. Цахим гэхээр бас нөгөө манай нийгмийн зорилт бүлэг дотор янз бүрийн хүмүүсүүд байгаа тий. Зарим бол харааны бэрхшээлтэй хүн байна. Хэл ярианы бэрхшээлтэй хүн байна. Огт тус цахим ашиглаж чаддгүй настай хүмүүс бас байж болно тийм ээ. Суманд ялангуяа. Тэгэх юм бол бид нар бол 100% бас цахим гэхгүй байгаа. Хэрвээ та боломжтой бол цахимаар, боломжгүй бол цаасаар өчгөөл гэдэг ийм сонголтыг өгч байгаа. Хоёрдугаар бол мэдээлэл хамгаалтын асуудал маш чухал тавигдж байна. Энэ дээр хамгийн гол асуудал нь юу бол бид нар цахим хөгжлийн яамтай бол хамтарч ажиллаж байгаа. За хурд дата төвтэй бол хамтарч ажиллаж байгаа. Тэгээ бид нар бол өөртөө байгаа баазаас шууд мэдээлэл өгөхийг зогсоосон. Энийг бол холбогдох хууль тогтоомжийн дагуу цахимын хууль тогтоомжийн дагуу бүгдийн дата төвөөр дамжуулж өгч байгаа. Бид нар зөвхөн мэдээлэл хариуцагч болж хувирсан. Тэгэхээр бидний хувьд бол нэгдүгээр үндсэн баазаа хамгаалахаас гадна үндсэн баазаасаа ямар ч мэдээлэл гарахгүй байгаа. Дата центр л өгч байгаа. Дата төв бол тэн дээр үндсэн хамгаалалтаа болж хийж байгаа гэдэг дээрээ бид нар ажиллаж байна. Хоёр дахь асуудал бол бид нар үндсэн бас нөөц серверээс гадна бид нар нөөц серверийн асуудлыг бас бид нар дата төв дээр байгуулахаар бас ажиллаж байна. Яагаад гэвэл манай үндсэн сервер дээр ингээд алдаа гарлаа гэхэд нөгөө нэг нөөц серверээр ажиллахаар ингэж тасралтгүй ажиллагааг хангахаар бас ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ер нь иргэдийг насны ангиллаар аваад үзвэл ер нь хэдээс хэдэн насныхан даатгалд ер нь идэвхтэй хамрагдаж байна. Залуучууд ер нь нийгмийн даатгал төлөөд яахын төлөх ер нь шаардлагач гэдэг юм уу нэг тийм ойлголттой байгаад байдаг шүү дээ. Ер нь яагаад нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр яг ямар давуу талтай юм гэдэг талаар үзэгчдэд мэдээлэл. Сая 200 орчим мянган даатгалагч байна гэж түрүү хэлсэн тий. Бид нар бол энэ дээр бас тухайн судалгаа хийдэг. Нэгдүгээр бид нар бол аймаг дүүргээр бүтцээр нь задлж үздэг. Аймаг дүүргээр хамралт хэр байна.
нийслэлээр бид нар 9 дүргээр нь задлж үзнэ. За хоёрдугаар бид нар насны бүлгээр нь задлж үзнэ. Хүүсээр нь бас задлна, ирээмээр задлна. Энэ нь бол тархалтын хувьд жиг тархалттай байдаг. Гэхдээ албан журмын даатгуулагчдаар бол үзүүлэлтүүд бол нэлээд боломжтой. Яг бол та одоо ажилд орлоо ихт шууд хуулиараа л төлөх ёстой шүү дээ, тийм. Харин сайн дурын даатгуулгын хувьд бол жаахан таатай биш мэдээлэл байгаа. Яг бол тэрэн дээр юу гэхээр одоо нөгөө ямар нэгэн байгууллагад хамаарагддаггүй өөртөө бизнес олгогч нар байна шүү дээ, тийм. Малчид байна. Зах дээр зогсдог хүмүүсүүд байна, хувийн бизнесүүд байна, өсчид байна гэдэг ч юм уу, тийм. Жишээл малчдыг аваад үзэхэд 280 орчим мянган малчин ер нь бол төлөх ёстой. Гэтэл өнгөрсөн онд бол 56 мянган малчин хамрагдсан байгаа. Энэ бол бас хангалттай биш дүү. Гэхдээ өнгөрсөн оноос 24 оноос бол өссөн. Гэхдээ бол хангалттай биш. Малчтын хувьд бол шимтгэлийн 50% нь төрөөс таадаг. 5 жилийн хугацаанд тий. Бас 5 жилийн өмнө тэтгэврт гаргадаг. Ийм хөнгөлөлтөй хөтөлбөрүүдийг бол одоо манайх хэрэгжүүлж байгаа боловч бас хамралт бас хангалтгүй байгаа тий. Түрүүн та хэлж штэ одоо нөгөө хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ер нь төлөхгүй байна гэдэг. За эдгээр иргэдэд нөгөө мэдээлэлээр хангахч байд юм уу? Төлхийн давуу талын ер нь даатгалын ерхий газраас ер нь хэрхэн зохион байгуулдгийг. За энэ хүрээнд ер нь нэмэгдэж байна уу? Тий. Бид нар өнгөрсөн оноос ер нь нийгмийн даатгалын байгууллага байгуулагдсан цагаас эхлээд буюу 95 оноос эхлээд ийм малчт руу хувийн бизнес руу чиглэсэн үйл ажиллагааг тогтмол хийж явсан. За гэхдээ энд бол мэдээж алдаатай оноотой явж эхэлсэн. Манад одоо бол байгаа нэг даваа тал бол 330 суманд нийгмийн даатгалын ажилтан байна. 330 суманд. Энэ 330 суманд ажиллаж байгаа ажилтнууд бол боломжоор ажиллаж байна. Бид нар энэ жилээс арайхан тактик өөрчилж байгаа. Нэгдүгээр бид нар төрийн бус байгууллагатай хамтарч ажиллая. Зөвхөн өөрсдөө яваад байх биш. За энэ үднээсээ бид нар том одоо жишээ бизнес загваруудтай хамтарч ирсэн. Жишээлбэл UB Capital бид нар хамтарч ирсэн. UB Capital бид нар амтраад тэнд одоо бүртгэлтэй 70 мянган хүн байд юм байна. 70 мянган хүнийг хамруулъя гэдэг асуулаараа Remax-тай хамтарч ирсэн. Тэнд бас одоо нэлээдүүд тооны хүмүүсүүд байна. За төрийн бус байгууллагууд бол үйлдвэрчний хэвлэлүүд, ажил олгогчнууд, за дээр нэмээд янз бүрийн одоо мэргэжлийн байгууллагууд, татврын мэргэжсэн зөвлөл, итгэмжлсэн зөвлөлүүд, мэргэжсэн бодохын нийгэмлэгүүд, гэх мэтлэн гээд мэргэжсэн тийм салбаруудаас бид нар хамтарч ажиллаж байгаа. Гол нь ийм мэдээллийг бид нар хүргэхэд бас сайн суух хэрэгтэй. Одоо нийгмийн даатгалын сурчлагын бол нэг хэлэнгүүд хүмүүс ойлгоод ойнээс гоё юм байна гэдээ бас орчдгоо. Нэлээд олон удаа очиж хэлжээж бас хүмүүсээ ойдоонд хүрдгөөс бид нар тасралтгүй явуулах юм тактик бас баримталж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар бас өртөө аж ахуйн нэгжүүд байдаг. За ер нь өртөө аж ахуйн нэгжүүд хичнээн байна. За тэдгээр одоо нөгөө аж ахуйн нэгжүүд ямар одоо юу тайлбарыг хэлдгийг ер нь өндөр байж гэх юм уу? Ер нь сартаа хичнээн гомдол мэдээлэл ер нь ирдэг юм. Нийтдээ 63 мянган ажил олгогч нар бид нар тайл илгээж байна гэсэн тоолсон тий. Үүний тал нь бол ямар нэгэн байдлаар өртөө байна. Тал нь 30 орчим мянган. Зарим мэдээж 100 мянган төгрөгийн шилтсээ өрч байж болно тий бүгдийг нь оруулахаар. Үүнээс хамгийн анхаарал татчихсан зүйл нь юу вэ гэхээр 180 ба түүнээс дээш хоногоор төлөгдөөгүй байгаа өрөөд дээр л бид нар хамгийн их анхаарч байгаа. Яг бол энэ өрөөд төлөгдөхгүй байх тусам нийгмийн даатгалын сонгийн орлогын бүрдэл гэхээс илүүтэйгээр цаана байгаа ажилтнууд тийм ээ. Цаана байгаа ажилтнуудын нийгмийн хамгаалалтын асуудал хамгийн хуцаар тавигдана. 6 сар нийгмийн даатгал төлөөгүй байхад ажилтнуудын ийм Монголиудаар харагддаг манай Портленд даатгал цагийн мэн дээр харагддаг төлөв нь төлөөгүй гэсэн төлөвтэй явна. Тэгэхээр төлөөгүй гэсэн төлөвтэй тохиолдолд декретээ авч чадахгүй. Листээ авч чадахгүй. Ажилгүйдлээ авч чадахгүй. За дээр нь одоо визэнд орлогт визний хариу гарах магадлал бас өөр болно. Одоо зээл нь хамрагдаж чадахгүй. Ийм байдалд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо ажиллагчдаа юу гэж өрөөж өгнө гэхээр ямар ч сан хугацаанд төлөөч. Энэ бол хуулийн заалттай. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд бас сардаа багтааж төлнө гэсэн юм хуульчилсан байдаг. Тэгээ та нар нийгмийн даатгалын санд төлж гэсэн агуулгаараа биш ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг хамгаалж гэсэн агуулгаараа энэ одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хуулиа хэрэгжүүлж ажиллаач гэсэн уриалгыг хүргэж байгаа. Бас хоёр дахь заалт нь юу гэхээр манай нийгмийн даатгалын байгууллага бол өнөөдөр яриад маргааш нь дансаа авах эргэцэн зохицуулт угаасаа байхгүй. Эхлээд заавал уулзалт хий. Дараа нь хуваар тохирно. За та хагас жил дотор төлөх юм уу, жил дотор төлөх юм уу, хуваараа гаргаад ярилцъя. За хуваараа гаргаад хоёр талаасаа гэрээ байгуулад бас ажиллана. За дараа нь бас зөрчигдөх юм бол дахиад уулзна. За бүр болохгүй байхад бид нар хамгийн сүүлд нь бол данс хаах ажиллагаар орж байгаа байхгүй. Тэгэхдээ бас л хэлэхэд бид нар өөрсдөө төлөө биш.
тэр компанид ажиллаж байгаа ажилтнуудын эрсдлийг бид нар бууруулах хүнцэн үүрэгтэй гэсэн зорилгоор л бид нар энэ ажиллагааг явуулж байгаа шүү гэдэг. Сайхан захим орчин дээр нэлээд явсан хувийн байгууллагт ажиллаад нөгөө нийгмийн даатгалын шимтгэлээ цалингаас нь олсуутгаж аваад идэг тэгсэн хэрнээ төлөөгүй байсан гээ тэрнээс үүдээд одоо жирэмсний тэтгэмжээж авч чадаагүй декрет авч чадаагүй гэд иймэрхүү асуудал ясан. Танад ер нь иймэрхүү гомдол мэдээлэл ирэх үү? Энэ дээр ер нь одоо гомдол мэдээллийг шийдэх хүрээнд ямар ажлууд ер нь хийгддэг юм бэ? Ийм гомдлууд бол тасралтгүй ирнэ. Бүх цаг үед ирж ирсэн. Өнгөрсөн онд ирсэн, энэ жилч ирсэн. Тэгэхээр хөдөлмөрийн хууль болон төрийн албаны тухай хуулиар цалин олгодог тийм. Тэр цалин бол сардаа багтааж олно гэсэн хуулийн хөдөлмөрийн тухай хуулийн заалт бий. Цалин олгосон бол ажилтны 11.5 ажил олгогч өөрөөсөө 12%. Ингээд шууд шилжүүлж төлөх хэрэгтэй байдаг. Гэтэл зарим ажил олгогч нар төлөхгүй бариад идэг. Ямар нэгэн шалтгаанаар. Тэр хооронд ажилтан маань өвдвөл яах вэ? Үйлчлэх чадахгүй. Ийм байдалд ороод байна. Тэгэхээр бид нар гомдлыг нь авангууд хамгийн түрүүнд хийдэг үйлдэл нь ажилтнуудтай холбогддог. Санхүүтэй холбогдно, удирдлагатай холбогдно, дуудаж уулзна. Яагаад мөнгө төлөхгүй байгаа шалтгаанаа ярилцсан. Тэгээд нөгөө түрүүний хэлдэг хуваараа гаргаж тохиролцож явна. Бүр болохгүй бол хамгийн сүүлийн арга хэмжээ бол шүүхтэл өгдөг бид нар хуулийн процессор дээр. Сар гаруйхан өмнө ерөнхий сайдын чөлөөллийн санаачлалын хүрээнд за тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүдийн дансыг нээсэн. За энд ер нь хичнээн аж ахуйн нэгж багцсан. За яг нэгэ сар гаруй хугацаа өнгөрөхөд бас ямар асуудлууд ер нь шийдэгдэв? Ер нь мөнгөө төлж эхэлв үү гэдэг талаар. За энэ оны 4 сарын 6-ны өдөр засгийн газрын хуралдаанаар тогтоол гараад одоо дансуудын нэгж чиглэлийг бидэрт өгсөн. За бид нар бол маш хуурхай ажиллаад нийтдээ 6042 ажил олгогчийн аж ахуйн нэгж байгууллагын дансыг нийтдээ 23 мянган данс нээсэн. Тэр нөгөө зарим байгууллага олон данстай байж болно тий. Тэгээ 23 мянган данс нэгээд орхиогүй бид нар бас нэг хүртэл нь уулзаад одоо энэ нээсэн дээрээ ямар графикаар төлж болох вэ? Жилээр төлөх үү? 9 сард хуваах уу? Ямар боломж вэ? Бүх ажил олгогч нартайгаа яриа явж байгаа. За үр дүн бас гарч байна. Өчигдрийн байдлаар бол 155 орчим ажил олгогчийн 2 тэрбум төгрөг бас төлөгдсөн байлээ. Гэхдээ энэ бол нөгөө төлөх ёстой 155 тэрбумтай харьцуулахад бол энэ бас тийм сайн биш дүү. Яг бол энэ төлөгдөөгүй дүнгийн цаана үйлчлэгээ авахыг хүлээж байгаа ажилтнууд хүлээгээ байж байгаа ажилтнуудын цаана гэр бүлэн байж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг бас ажилтнууд маань сайн одоо харж нийгмийн хариуцлага хуулиас хэрэгжүүлж ажиллаа сайн ажиж байна. Энэ одоо 155 тэрбумын үрийг 2 тэрбум нь төлөгдөд байгаа гэж энийг нэмэгдүүлэх хүрээнд ер нь даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын ерөнхий газраас ямар ажил? Тий, бид нар ерөнхий газраас яамнаас өгсөн чиглэлийн дагуу бид нар бүх 21 аймаг 9 дүүрэг 330 сумынхаа ажилтнуудад нэг өсөн чиглэл өчгсөн байж байгаа. Хамгийн нэгдүгürt бол энэ бүх энэ 642 ажил олгогч бүгдийг дуудаж уулзаж байгаа. Эсвэл очиж уулзцгаа гэж байгаа. Сум аймаг дотор очоод нэг хаж ахуйн талд байгаа. Дараа нь очоод графика тохирж байгаа. За ямар хугацаанд төлж чадах вэ та гэдэг. Тэгвэл нэг асуудал байгаад байгаа юм бол бас огт олтгой байсан ажил олгогч нараас байна. Энд чи яг зарим өрүүд бол 9 сар, жил, 2 жил, 3 жил болчихсон байгаа өрүүд бас байгаа. Тэр олтгой байсан ажил олгогч бид нар цагдаагаар ирж суурьжуулж байгаа. Ийм үндсэн ажлуудыг бид нар үндсэндээ одоо хийгээд явж байна. Одоо ер нь сар хүрхгүй хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ ингэ төлөгдөхгүй байгаад байвал дараагийн арга хэмжээ нь ямар байх юм? Ер нь ямар сануулга өгч байна? Тий, одоо ингээд үндсэндээ өнөөдрөөс сарын хугацаанд дуусч байна. Бид нар одоо бүх үр дүнгээ энэ 7 хоногт аваад яамдаа хөргүүлнэ, ийм үр дүнд хүрлээ гэдгээ хөргүүлнэ. Гэхдээ хугацаа дуслаа гэдээ буцаагаад данс хаахгүй гэж байгаа бид нар. Нөгөө нэг гэрээгээ бид нар байгуулсан байгаа шүү дээ. Хуваараа тохироод тэр хуваарийнхаа дагуу төлөө бол бид нар төлөвлөл явуулчихна. Тэр хуваар байгуулаагүй огт олдохгүй байгаа. Эсвэл угаасаа төлөхгүй, хуваар байгуулсан ч төлөхгүй байгаа бол бид нар хууль болон журам заасан дараа дараагийнхаа арга хэмжээгээр яваад орно л гэсэн үг. Жишээлбэл шүүхт өгнө. Яг бид нар өөрсдөө төлөө биш, цаана байгаа ажилтнуудыг л хамгаалах гэдэг байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь ер нь төрийн байгууллагууд байна уу? Үгүй нийт 63 мянган ажил олгогчоос за нэг 2000 хүрэхтэй өгөөтэй тоон бол төрийн байгууллага байна. 1900 орчим. Бусад нь дандаа хувийн аж ахуйн нэгжлүүд байна. Хувьцаат компаниуд, ХХК.
Ер нь нэмэгдүүлэх хүрээнд ч гэдэг юм одоо ер нь нөгөө хувийн аж ахуйн нэгжүүд ер нь төлөх сонирхол аюу бага байдаг гэж байна шүү дээ. Энийг нэмэгдүүлэх хүрээнд ер нь 2026 онд ямар ажил ер нь төлөвлөөд байгаа юм бэ гэдэг. Тэгээ 2025 оны жилийн эцсийн тайлангаар манай ажилтнуудын тоол 63,000 төрсөн нь 24 оны тооноос даруй 3,000-аар илүү байгаа. Тэгээ энэ бол зорилт бас боломжийг биелсэн. Бид нар энэ жилд бас адилхан дахиад энэ хэмжээний зорилтыг бид нар төгөхийн тулд бид нар ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хуваарийг оны эцрүү нөгөө гинт ухаарсан юм шиг ингээд одоо дайчилдаг биш. Сард нь хуваарийг гаргаад бид нар сарынхаа биелэлтийг тавьж байгаа. Тэгээ энэ нэг том ажил нь бол юу вэ гэхээр улсын бүртгэл татварын байгууллага хоёртой манайх мэдээлэлээ солилцож ажиллаж байгаа. Тэгэхээр тэр хоёр дээр байгаа мэдээллийг бид нар авснараа за одоо та бүртгүүлээрэй гэдэг юм явж байгаа. Тэгэхгүй бол бид нар нөгөө тоогүй мөртлөө ингээд хаана ууч ажиллахаа мэдэхгүй байсныг болиулаад татвар улсын бүртгэл хоёроос бид нар тоог нь аваад бүх нэгжүүдэд өгдөг болсон байна. Тэрнийг араас л юм. Одоо нөгөө шимтгэл төлж байгаа аж ахуйн нэгжүүд эргээд нөгөө тэтгэврт гарч байгаа ер нь иргэдийн тооны харьцаа ер нь ямар байдгийг. Тэгээ энэ бол бас нэлээд шинжлэх ухааны асуулт. Одоо бол 1.2 сая даатгалагч байна. За тэтгэвэр авдаг хүний тоо бол 500 гаруй мянган хүн байна. Одоо утгагүй одоо хүн ам зүйд манай бол одоохондоо бол цонх үе буюу залуу ажилтнууд ихтэй үе байгаа. Гэхдээ тун утгагүй 60-70 оны их төрөлтийн үеийн хүмүүсүүд тэтгэвртэй 2030 оноос маш эрчимтэй гарч эхэлнэ. Тэгэхээр энэ харьцаа бол тун утгагүй бас нэлээд багасах хандлага руу орж байгаа. Энд бас бид нар бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө зарим иргэдийн хувьд нөгөө ажилласан жилээсээ шалтгаалаад нөгөө хувь тэнцвүүлээд ч гэдэм үү айгу тэтгэврийн баг тогтоогдсон байдаг шүү дээ. Энэ тал дээр ер нь хийгдэж байгаа ямар ажил байна, нэмэгдүүлэгч гэдэг юм уу? Тий. Ер нь бол нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр юм уу, тэтгэмж авах гэдэг бол нөгөө халамж биш тий. Зүгээр байж байгаа даван гэдэг ойлголт бол огт байхгүй. Энийг бол манай иргэд бол сүүлийн үед маш их сайн мэддэг болсон юм байлээ. Манай нийгмийн даатгалын хуулинд зааснаар бол бүх тэтгэвэр тэтгэмжийн ард дандаа нөхцлүүд болцол нөхцөл байдаг. Жишээлбэл тэтгэвэр дээр яриад өндөр настай тий. Энэ жил та 22 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлчихсөн байх юм бол эмэгтэй хүн байвал та 55 наснда гарч болно. Эрэгтэй хүн байвал та 60 наснда гарч болно. 22 жил 3 сар хүрээгүй байх юм бол та гарч чадахгүй. Та өссөн насаар гарна. Гэх мэт ингээд дандаа юм болцол нөхцлүүд байна. Малчин дээр бас адилхан. Малчин дээр заавал 20 жил шимтгэл заавал төлнө. Үүнээс 12 жил 6 сард нь малчнаар ажиллаж шимтгэл төлсөн байх хэвээр имжиж гарна. Тэгэхгүй бол төлөөгүй байж байгаа тэтгэвэр аван гэвэл тэр манай нийгмийн даатгалын сангаас бол яаж боломжгүй шүү гэдэг нь албаасаар бас хэлж байгаа. За 2026 он гараад эхний улирал дуусж байна. Хоёр дахь улиралтай явж байна. Ер нь нийгмийн даатгалын ерөнхий газраас 2026 онд хийхээр төлөвлөсөн онцлог ажлууд юу байна гэдэг талаар үзэгчдэд. За бид нар түрүүний дурдсанаар нэгдүгээр үйлчлэгийг маш түргэн шуурхай илтүүд авилгагүй хөргөе гэсэн зорилготой. Миний цаан гарахын тулд бид нар бол бүгдийн цахим болгох ёстой. Сая бид нар эхний үйлчлэгээ цахим болгочлоо. Одоо тун утгагүй бид нар тэжээчээ алдсны тэтгэвэр зарим төрлийн өндөр насны тэтгэврийг бид нар цахим болгоно. Тэгэхээр одоо нөгөө тэтгэврт гарчаа ингээд нэг баахан явдаг тий. Архив орлол гэдэг, тийшээ явлал гэдэг. Тэрийг бид нар баг багаар тасан зогсоогоод ерөөсөө биднэрт зүгээр дансаал явуулчихдаг, хүсэлтэд явуулчихдаг тийм загварлыг болгож байгаа. Бид нар өнгөрсөн жил хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэврийг бид нар тийм болгоцсон. Маш амжилттай хэрэгжсэн. Одоо бид нар дараагийн тэтгэвэр рүү орно. Бүх тэтгэврүүд бол харин цахим болсон байж байгаа. Хоёр дахь том зорилт юу гэх юм бол түрүүний дурдсан манай орлого зарлагын нийлбэр бол бараг 15 ихний төгрөг байгаа. Энэ бол маш их мөнгө. Тэгээ энийг хянахын тулд бидэрт тийм цахим хяналт маш хэрэгтэй. Тэгээ бид нар бүх 21 аймаг 9 дүүрэгт бид нар бүх тэтгэврийн хувь хэргийг цахим болгож байгаа. Бүх тэтгэврийн хувь хэргийг. Тэгэхээр ийм цахим болгосноор бид нар очиж хяналт хийдэг биш. Зайнаас буюу алсаас ямар ч хамааралгүйгээр хүний хамааралгүйгээр хяналтыг хийдэг тийм болгож байгаа. За 3 дугаарт бид нар бас нийгмийн даатгалын ажилтнууд угаасаа цөөхөн ачаал нэгтэй. Тэгэхээр бид нар ухаалаг систем буюу RPA системийг нодон жил туршсан шилэн даасан дээр маш амжилттай болсон. Тэгэхээр бид нар зарим төрлийн үйлчлэгээн дээр бид нар RPA оруулах гэж байгаа. Тэр нь юу гэхээр хүний оролцоогүй програм тэнд ажиллаад хийх ёстой үйлдэлүүдийг хийгээ явж байна гэсэн 24-7 цагаар. 3 дугаарт бидэрт нэг зүйл нь юу гэхээр ухаалаг чатбот систем рүү бид бас орё гэж байгаа. Одоо хүмүүс чинь залгаад утсаа авахгүй гэсэн маш их ирдэг.
Тэрэнд орвол одоо автомат ухаалаг хариулагч нар автомат ухаалаг одоо SMS чатботуудыг бид нар бүрэн хэмжээнд оруулах шаардлага бас үүсэж байгаа. А дээр нь бид нар ажилтнуудаа бас мэргэжүүлэх тал дээр нэлээд ажиллаж байгаа. Тэгээ ийм зорилтуудыг бид нар одоо нэг үндсэн бас зорилгоос гадна бас ийм нэмэлт зорилгоог тавьж ажиллаж байна. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За үзэгчдээ хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн хөрсөн. За бид нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Бачаргалтай ярилцаж цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хүргэлээ.